Дорноговь аймгийн прокурорын газрын эцэг эхийн зөвлөлөөс 2022 онд хүүхэд хамгааллын чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн прокурорын газарт хүүхдийн өрөг шинээр бий болгож, аймгийн Төв номын сангийн аз жаргалын өргөнд хүүхэд багчуудад үлгэрч багшаар сургамж дүлгэр яриулж, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг арга сэдвээр сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Гэр бүл хүүхдийн хамтарсан ажлыг зохион байгуулсны үр дүнд бол прокурор ажилчдын ажиллах нөхцөл бололцоог хангаж өгч байгаа гэж үзэж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт тэдний гэр бүлд одоо халуун дулаан уур амьсгал үүсгэж байгууллагаас нь бас ингэж гэр бүлд нь ханддсан байх, гэр бүлийг анхаардсан байх гэдэг ийм зөв хандлагыг өгч байгаа гэж үзэж байгаа. Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аймгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, соён гэгэрүүлэх зорилгоор Дорноговь аймгийн 14 сумдад ажиллажээ. Яг одоогийн байдлаар сумдын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлыг шалгах 5 ажлын хэсэг зохион байгуулагдаад ажиллаж байна. Энэ ажлыг зохион байгуулснаар сумдын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажил сайжирна, тогтмолчно. Хоёрдугаар, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт буурна. Гуравдугаарт, иргэд хууль зүйн мэдлэг мэдээлэлтэй болсноор гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, тасан зохицох ажиллагаанд хуулийн байгууллагатай хамтарч ажиллах иргэдийн их оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, заавар зөвлөмжийг өгч ажилласан байна.